За намайг их холдын Түмэн Жаргал гэдэг. Би үндэсний үйлдвэрлэгч Ноён Пицца компанид ерөнхий менежерээр ажилладаг. Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос бэлтгэн хүргэдэг Антрепренер нэвтрүүлгийн ээлж дугаар хүрж байна. За энэ удаагийн дугаарт Монголд хамгийн анх удаа хүргэлтийн үйлчлэгийг нэвтрүүлсэн Ноён Пицца компани ерөнхий менежер Түмэн Жаргалыг оролцож байна. Би ингээд идэвхтэй ажил хайжсан сургуулаа төгсөөд тэгээд аюул олон газар анкет өгсөн. Тэгээд нэг өдөр нэг утсаараа FM сонсоод одоо их Монгол FM 99.7-г сонсоод ирсэн чинь 13 дугаараа шилдэг тий ярианы чадвартай одоо охтуудыг ажилд сургаж авнаа гэсэн тийм зар ичсэн. Тэгэл би ерөөсөө утсыг тэмдэглэж аваад ирээл шивж үзүүлээл за тэнцэх юм байна гээл тэгэл би ажилд орж исэн байхгүй юу. Тэгээ яг тэр үедээ ингээд тэрнээс хойш ингээд орж ирээд би энэ одоо компанид ажилласнараа маш их зүйлийг сурсан. Пиццаны дээд Ноён Пицца гэж. Эрчим пицца бүхнийг шиг. За тэгээд яг энэ үед маань Ноён Пицца компани маань шинээр байгуулагдаад хүргэлт үйлчилгээ түргэн хоолоороо дагнж үйл ажиллагаа явуулаад тэндээ би хүргэлтийн касс ахлах захиалгын ахлах ажилтан ингээд шатраатаагаар ажиллаж байгаад тэгээд ерөнхий менежерээр өргөжлүүлэн одоо хүртэл ажиллаж байна. Идэх тусам улам амтаа маргаангийн Монгол зоог юм аа. 2008 онд тийм Ноён Пицца маань 4 одоо оператортай захиалга авлаа авдаг оператортай 4 жолоочтой одоо нэг цэгтэй Улаанбаатар хотынхаа одоо хаанч хүргэнэ гэсэн одоо зорилготойгоор тийм нэгдэжсэн бол одоо яг ингээд 2008 оноос ингээд 14 жилийн хугацаанд гэх юм бол яг одоо манай байгууллага 300-аад ажилтнтай хүргэлтийн том багтай захиалга хэсгийн том одоо багтай гэдэг ингээд үйлдвэртэй орон нутгийн салбаруудтай болж ингээд өргөцсөн үндэсний том үйлдвэрлэгч бас компани болсон байна. Нэгэнт бид нар ингээд хоол үйлдвэрлэлийн салбарыг сонгоцсон. Дээрээс нь төргөн үйлчилгээний салбарыг сонгоод ажиллаж байгаа манай ажилчид болон бид нар тухайн өдөр хэрэглэгчтэй ингээд хамтдаа бүтээгдэхүүнээрээ үйлчилж байгаадаа үнэхээр баяртай байдаг. Ноён Пицца сонсч байгаа хав халуунаараа тосолтой хамтдаа зөндөө халуун байгаа. Энэ бол жинхэнэ залуу хүний пицца. Яг эргээ орж ийн. 2008 онд одоо Монголд бол яг хүргэлт үйлчилгээ тэр ялангуяа хоолны хүргэлт үйлчилгээ бол ерөөхдөө хөгжөөгүй байсан. Энэ үед бол яг манай компани анхдагч болоод тий Монгол улс Улаанбаатарын танд хаанч хүссэн газар чинь таны өссөн одоо амттай хоолыг хөргөж өгнө гэсэн уриатаагаар яг зорилготой хүрэх гэж яг ажиллаж байсан. Тэгээд энэ ч бас маш гоё шинэлэг үйлчилгээ болж одоо хүмүүс өө ямар гоё юм бэ тий гэртээ ингээ хоол захиалаа идчих болдог. Их ноён зоог барихаар өрнийн илч хэвлээ. Оруул. Шинэлэг үйлчилгээг нэвтрүүлж ирснээрээ манай компани бол Монголд анхдагч гэж хэлж болно. 1 2 3 1 2 3 1 2 3 1 2 3 хонхтарлаа. Хонхтарлаа. Хамгийн анх болохоор манай дээр 6 төрлийн пиццаалт дөнгөж гарч ирсэн. Тэгээд дан пиццаагаараа ингээд хүргэлт хийдэг. Тэгээд ерөөсөө удаагүй хэрэглэгчдийн таашаал нийцээд бас бүтээгдэхүүнийхээ төрлийг нэмэх хэрэгтэй байна гэдээ одоо яг манай удирдлагууд ингээд ярилцаад технологич нар ярилцаад Ноён Чикен гэдэг алдартай тэр бүтээгдэхүүнийг анх яг өөрсдийн амт жорыг гаргаж ирж исэн. Тэр нь бол бүр ингээ хүмүүс бүр маш их ингээд таалагдсан. Ноён Пиццаг түмэнд түгэ. Одоо памттай бүтээгдэхүүний зургийг ингээ бүтэн ингээд машины ингээ хоёр талаар ингээд стикерлж наагаад тэгээд ингээд амар хөөрхөн ингээ хүүхэн залуу хоёроор ингээд нэг нь хүргэгч нэг нь оператороор ингээ машины хоёр талд байрлуулад ингээд явуулсан чи хүмүүс бүр ингээд амар гайхаал тий юу алаг машин ингээд яваад байна. Ингээл цагдаа нар нь хүртэл гэл гаргал
энэ одоо машины өнгө үзмжийг далдалчлаа ч гэдэг юм уу те. Нэг ийм жоохон асуудал үүсчихсэн. Тий тэгэл ингээл тэрнээсээ гадна хүмүүс аягүй гой содон тий анхны тийм нөгөө маркетинг гэсэн байхгүй. Тэгээ одоо тэрнээс хойш бол ингээд одоо газар болгон гэдэг өөрсдийн гэсэнтэй логогоо машин дээрээ бага хэмжээгээр ингээд байрлуулдаг. Иймэрхүү одоо анхны маркетинг бас манай компани санаачилж бас хийжсэн да. Бас одоо ингээд баяртай байдаг. Хөдөлмөрлөж байгаа хүн бүхэн баялаг бүтээч юм. Баялаг бүтээж реформороо сайхан амьдарцгаая.